сэтгүүлч клубын сурагч Тэрэрдэг байна. Өнөөдрийн энэхүү ярилцлаган дээр Буянт голын сав газар мөн Буянт гол хаанаас их авч хаант тогтдог тухай та бүхэнд нарийн хэлээр мэдээлэл хүргэхээр өөрийн ажлыг дэлгэр жаргалагчаасаа ярилцлагыг бэлэн байна. За өнөөдрийн ярилцлагыг маань хүлээвч, стигман хүлээвч ярилцлагыг хийж байна. Хоёлаа яриагаа Буянт голын сав газар хаанаас их авч хаан хэрхэн тогтдог тухай хэлээ. За Буянт гол болохоор хөсрийн нурмаас 70 түвшний дэш 3400 м хэмжээс их аваад 170 км орчим өрсөд харсан нөхцөл юм. Буянт гол аваа за ингээд үсээ явахдаа хот аймгийн нууцсан, хот аймгийн хотсон жаргалсан сон Буянт гэсэн нөтөг байсан. Дайрч өнгөрдөө өдгөр сумын хүмүүсүүд эндээс ундаалж удаа гэсэн. Харин жилүүдэд Буянт голын усны түвшин багасж байгаа талаар шинжилгээ байгаа. Та яг үүнийг юу талбай тавьж үзэж байна вэ? За Буянт голын усны түвшин багасж байгаа гэдэг бас ярьжлаа гэдэг тийм үү. Энийг хоёр гол шалтгаан байгаа. Шалтгааныг нь хоёр ангилаад байгаа л да. Байгалийн хүчин зүйл. За байгалийн хүчин зүйл гэдэг өсрөх нурууны сайлсантай холбоотой дэлхийн дулаалтай холбоотойгоор тайлбарлах бол хүний хүчин зүйл гэдэг нь болохоор хүмүүс голын тэжээл голын эргийн хөрс эднийг багшлуулсан холбоотой. Голын түвшин бас багасж байгаа. Голоос хэрэглэж байгаа усны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой бас усны түвшин багасах шалтгаан болж байдаг. За Буянт голд маань байдаг нэм ховор амьтдын талаар. За Буянт гол бол хар усан нуур цотоодаг. За хар усан нуур Буянт голоос гадна бас ховд гол цотоодаг. Тэгэхээр хар усан нуур энэ Буянт гол, ховд гол энэ болохоор Түвэзэн гадагш урсгалгүй айс авах багтана. Тэгэхээр энэ Түвэзэн гадагш урсгалгүй айс дэлхийд нэг ховд тооцогддог Монгол хадран буюу бидний ярьж зансан болохоор хайр ус хэмээх загас байгаа. Тэгэхээр манай сургууль болохоор энэ загасыг бэлэглээ болгох сонгож авсан байна. Тэгээд 5 сарын 30-нд холбоотой үйл ажиллагаануудыг зохион байгуулсан байна. За яг ингээ хайр ус загасыг онцлог бэлэглэл болгож авсан байх гэхээр энэ загас үржлийн хугацаа нь болохоор 4 сарын 1-ээс 6 сарын 1 хүртэл байдаг. Тэгээд энэ хооронд нь болохоор үржлийнхээ үед үржлийнхээ энэ үедээ болохоор голын ус болыг сөрж сэлээд чулуу бариу ихтэй газар очиж төрсөн шатдаг байгаа. Тэгээ энэ үед нь болохоор үржлийн хүмүүсүүд агуулгах нь бас байдаг. Түүнээс гадна үл хүлцсэн үед нь тороор агдаг. Бөөнөр агдаг. Ашиг эдийн засгийн зорилгоор олноор агнаж байгаатай холбоотой тоо толгой багасаад байгаа. Гэхдээ яг энэ тоо толгой багасаад байгаа эдгээр шалтгаанууд нь энэтэй холбоотой. Тэгэхээр ховдын иргэдтэй холбоотой гэдэг. Тэгээ ховдчууд л одоо үүний тоо толгойнуудаа багасгаад өөрсдөө зөвлөсөн тийм. Тэгээ тийм учраас одоо энэ загсны талаарх мэдээллийг иргэдэд одоо хүргэх за мөн одоо үржлийн эдний аюулгүй байхыг уриалгах за мөн яагаад толгой багасаад байгааг судлах юм зорилгоос хадран загсыг бэлэглээ болгож авсан байгаа. За хадран загсыг бэлэглээ болгон сонгосноор одоо загс шиг сонирсоорог за тийм ямар ч төвчилж үзэх болцгой юм шиг зорж хадран загсыг сонгосон байгаа. За тэгээд энэ бол цаас ч гэсэн энэтэй холбоотой үйл ажиллагаануудыг дахин явуулах болно. За мэдээж одоо манайх ч гэсэн Буянт голын иргэдэг хавталтай. Тэгээд яг ажиглаад байгаа хамгийн бүхэн толгой хэрэглүүд нь одоо архипиамны шил лаг тэгээд ундааны салууд гэдэг. Харин энэхүү байгаад байгаа их хэрэглүүд нь хэдэн жилийн хугацаанд яаж хэрхэн задардаг вэ? За шил бол байгаль дээр бол хийж устгаж алгуулдаг. Бодорч хаграалж ижирэл өрөөл хүрсэн талууд нь хунцар сав байгаль дээр бол 2000 мөр шаардсан. Тамхины иш бол 2-5 жил лаз ихэд 100 орчим жил болж устгаж алгуулдаг. Тэгээд энэ Буянт голын сав газарт байдаг иргэдтэй одоо уриалахад гол төр хизээч битээ одоо хайж байгаараа магадгүй хин нэгэн санаатын санамсгүй хайсан болгоно түүний түүгээд хогийн савд хийчих байгаарай. Дэлхийн нуруу амарч буян болд юм шүү гэдгийг хэлж уриалъя. Багш маань гэсэн ингээд хичээл авах болгондоо биднэрт үргэлж дахиж уриалдаг. Дэлхийн нуруу амардаг юм шүү. Хогоо заавал түүж агаарай. Очиж зугаалсан бол хогоо заавал буцааж иргэж авчирч агаарай гэж уриалдаг. За баярлалаа гашаа.